Тэд.com шопинг үргэлжлэн хурц байна. Гэрийн эзэгтэй танд өглөө бүр хайртай гэр бүлийнхиндээ өөрийн хийсэн шинэхэн талхаар бэлэг барих боломжийг олгож идэг. Францын Donlin брендийн талх баригчийг үзэгч та бүхэн санал болгож байна. Энэхүү талх баригч нь 2008 оноос Монголын зах зээл дээр худалдаалагдаж эхэлсэн. Үүнээс хойш олон айл өрхийн хэрэгцээ шаардлагад нийцэж чанараараа танигдсаар байна. Тэгэхээр бид өнөөдөр үзэгч танд дан болон хос талх барих боломжтой хоёр төрлийн талх баригчийг санал болгож байна. Дан талх баригчны хувьд бол 750 мянга, 1350 гэсэн гурван төрлийн жингээр талх барих боломжтой. Харин хос талх баригчны хувьд 550, 750, 1000, 1350 г гэсэн дөрвөн төрлийн хэмжээтэй талх барих боломжтой ийм талх баригчийг санал болгож байна. Тэгэхээр өмнө одоо худалдаалагдаж байсан Donlin брендийн одоо талх баригчны хувьд дан талх баригч нь 20 төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой байсан бол шинжлэгдээд 50 төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой болсон. Харин хос талх баригчны хувьд бол 50 төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо жорн нэмэгдээд шинжлэгдээд 80 төрлийн бүтээгдэхүүн хийдэг болсон ийм давуу талтай өнөөдөр худалдаалагдаж байгаа юм. Тэгэхээр та бүхэн Donlin брендийн талх баригчийг худалдаавснаар за талх баригч, за талх баригчны сав, хэмжигч, аяг, халбаг, за зуурагч зэрэг дагалдан ирнэ. За мөн хоол судлаач, эмч мэрэгжилтнүүд, зохист хоолтын төвөдтэй хамтран бэлтгэсэн Монгол хүний эрүүл мэндэд тусгайлан зориулсан жорийн номтой гэдгээрээ давуу талтай. Ингээд эдгээр одоо жорийн номноос хийсэн шинэхэн талхыг бид ширээн дээрээ урьж тавьсан байна. За тэгэхээр бид ширээн дээрээ Donlin брендийн талх баригчаар барьсан шинэхэн талхыг байрлуулсан байна. Тэгэхээр эдгээр одоо бүх амтлаг одоо өнгө үзэмжтэй талхыг Францын Donlin брендийн автомат талх баригчийг дагалдан ирж байгаа жорийн дагуу хийсэн. Тэгэхээр ширээн дээр за цагаангаа үзэмтэй Америк талх, самар гадил, бурамтай Франц талх, халгаатай талх, за мөн 2 дугаар гурил Avios-тай эрүүл мэндийн талхыг байрлуулсан байна. Тэгэхээр эдгээр бүх одоо амтлаг сайхан талхыг номон дээрх жорийн дагуу хийсэн гэдгээрээ их онцлогтой. За мөн 80 төрлийн одоо бүтээгдэхүүн хийхээс гадна жимсний чанамал хийдэг гэдгээр мөн давуу талтай. Тэгэхээр бид гишүүний чанамлыг байрлуулсан байна. Гишүү бол одоо эрүүл мэндэд тустай гэдгээрээ сүүлийн үед маш их эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүн. Тэгэхээр гишүүг та жимсний чанамал болгоод мөн хэрэглэх боломжтой юм. Тэгэхээр эдгээр бүх бүтээгдэхүүнийг бид Donlin брендийн эдгээр хоёр талх баригчаараа хийсэн. Тэгэхээр мөн талх баригчаараа пицца, пирог, бүүлчгний гурил зурд гэдгээр мөн давуу талтай. Тэгэхээр бид эдгээр талх Монгол хүний эрүүл мэндэд ямар ач тустай, талх баригчны хувьд, эдийн засгийн хувьд ямар одоо хэмнэлт авчирч байгаа, техникийн хувьд ямар давуу талтай вэ гэдгийг тодруулахаар студидтэй эрдэмтдийн багийн төлөөллийг ураад байна. За энэ өдрийн төргий. Тэгэхээр бид студидтэй Donlin брендийн талхны жорыг бүтээлсэн Европ уламжлалтын эхэмч туул болон техникийн ажилтан ганц өх нэрийг өрөө оролцуулаад байна. Тэгэхээр Donlin брендийн талх баригчны хувьд бол хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний жортой, дээрээс нь Монгол хүнд тусгайлан зориулсан жортой гэдгээрээ давуу талтай. Энэ талаарх мэдээллийг та өгвөл. За баярлалаа. Энэ бол одоо ангаах хүний дөрвөн үндсээс болоо иш татан авч тийм ээ. Дээрээс нь манай Монголын зах зээлд байгаа бүтээгдэхүүнтэй тохируулж хийж тийм ээ. Дээрээс нь болохоор яаж бид нэр өнөөдрийн хувьд эрүүл мэнд тийм ээ бие махбодоо сайжруулах, тэнхрүүлэх тийм ээ. Тухайн байгальдаа дасан цогцог чиглэлээр бол ингэж зохиож, гарын авлага болгож гаргасан байгаа юм аа. Зохиогчийн эрхийн гэрчлэгээгээ бүр ингээд аваад хийсэн байгаа юм. Энэ бол урт удаан жилийн одоо туршлагаар бол бид нар ингээд бүтээгдсэн байгаа юм аа. Тэгэхээр ширээн дээр Donlin брендийн талх баригчны жорийн дагуу хийсэн шинэхэн талхнууд байна. Тэгэхээр эдгээр талх тухайлбал хүний эрүүл мэндэд ямар ач тустай юм бэ гэдгийг та хэлвэл. Өнөөдрийн хувьд бол насаар нь ангилж үзэх юм бол ялангуяа багчууд буюу төрсэн ээж нарт зориулсан улаан бурамтай талх байна. Бурмын онцлог нь юу вэ гэхээр энэ бол төмөр төлжүүлэх тийм ээ цус төлжүүлэх үйлдэлтэй. Тийм учраас дөнгөж төрсэн одоо ээж нар тийм ээ саваах шаах зорилгоор дээрэс нь болохоор дархлаагаа сайжруулах дээрэс нь цусаа төлжүүлэх зорилгоор бол бурамтай талхыг өдөр бүр та бүхэн шинээр барьж өөрсдийнхөө одоо ширээн дээрээ зооглоно дээрээ гэж би хүсэж байна. Тэгэхээр халгааны найрлаг халгаа юугээр одоо баялаг вэ гэхээр аскорицин буюу витамин С-гээр маш их өндөр хэмжээгээр агуулж идэг. Тэгэхээр витамин С бол хүний бие махбодыг дархлааг сайжруулна, өвчин эмгээс бол урьдчилан сэргийлж чадна. Тийм учраас одоо бид нар өдөр тутам хоолндоо хэрэглэж болж байгаа юм аа. Тэгэхээр үзэгч та бүхэн энэ мэдчлэн өдөр бүрийн хэрэгэлдэг одоо хоол хүнсээр эрүүл байх боломжийг бол Donlin брендийн талх баригч олгож байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустай. Дээрээс нь эдийн засаг болоо техникийн хувьд давуу байгаа. Тэгэхээр бид энэ талаарх мэдээллийг авахар ганц ухахыг бас ураад байгаа. Тэгэхээр энэ талх баригч бусад энгийн талх баригчнаас юугаараа илүү давуу юм бэ? Манай техникийн багийн зүгээс бас бусад Монгол зарагдж байгаа талх баригчнуудтай харьцуулаад бас
зарим өөрчлөлтүүдийг хийсэн. Одоо трансформатортой байсан. Одоо энийг нь бол ерөөсө болиулаад дандаа хагас дамжуулагч болгосон. Хагас дамжуулагч болгосноо энэ болохоор ялангуяа одоо хөдөө орон нутгад бол цахилгааны хэлбэлцэл бол их байдаг л да. Тэрэнд нь бол одоо энэ бол одоо халахгүй даах чадвар сайтай мөн одоо насжилт өндөр ийм болоо явчихж байгаа юм л да. Мэдрэгчүүд одоо хуучин мэдрэгчүүд нь бол одоо ийм байсан маа зүгээр энгийн мэдрэгч байсныг одоо сүүлийн үед нь бол ерөөсөө л ийм пүршин мэдрэгчтэй болголоо. Ингэснээр бол ерөөсөө л бас л нөгөө Монголын нөхцөл тохирсон эвдрэл авахгүй одоо гэмтэхгүй мөн одоо насжилт өндөртөө л одоо ийм л юмнууд гарч ирээд байна гэсэн. Бусад одоо энэ талах баригч нартай харьцуулахад одоо энэ нэмэгдсэн л дээ. Энэ бол мэдрэгч. Энэ бол өнөр болон температур мэдэрч байгаа. Түүх хэрэггүй болгох эсвэл нь одоо хугацааг наашин татах эднэрийг бол ерөөсө програмаараа шийдчихнэ гэсэн. Мөн алтан шармал өнгөтэй болгосон. Энэ бол одоо наалдах, талах бол наалдахгүй. За ингээд програмын хүчин чадал сайжирснаар нэг програмаар олон төрлийн бүтээгдэхүүнийг хийж болдог болсон л гэсэн үг. За тэгэхээр энгийн талах баригчны хувьд бол 150-аас 200 төгрөгийн тог зарцуулна. Тэгэхээр Донлин брендийн талах баригчны хувьд бол 90-100 төгрөгийн тог зарцуулгаараа давуу талтай. Тэгэхээр таны одоо эдийн засагт ямар хэмнэлт авчрах вэ гэдгийг дараах графикаас харцгаая. Үзэгч танд олон төрлийн талахыг хэрэгцээ байж магадгүй таны гэр чихрийн шижээ өвчтөй хүн байвал зохицуулах төрлийн талах. За хэрвээ та хүүхдтэй хийх гэж байгаа бол одоо кекс гэх зэрэг маш олон төрлийн талхны хэрэгцээ байдаг баг. Тэгэхээр үзэгч та Донлин брендийн талах баригчийг худалдаа авснаар энэ бүх хэрэгцээг хангах боломжтой. Хайртай хүүхэдтэй халамжит хандаа өөрийн гараар хийсэн амтнаа өгөөрэй. За халуун талхны өдөр үнэхээр сайхан байдаг шүү дээ. Ингээд үзэгч та өдөр бүрийн эрүүл хүнсийг сонгож байгаа бол 7017 99 99 дугаард холбогдсон захиалаарай.